Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Мандала подкаст эхэлж байна. Манай студид шинжлэх ухааны доктор Лавга хүрэлцэн яриад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За та сүүлийн үед одоо яг ямар судалгаан дээр байна? Юу хийж ийн бас манай үзэгчдэд сонирн байх энэ талаар яриач. Одоо яг хамгийн гол нь энэ сүүлийн коронавирус их ач тус боллоо. Коронагийн хэдэн жилийг дамжуулан 4-5 жилд 14 ном гаргачаад байж байна. 10 бат. Тэгээд одоо наад нууцын чинь энэ юмнуудаа сурангуулад хамгийн энгийнээр хүн төргий гэсэн одоо ойрын мэдлэгүүдийг ингэж сургаачаад байна. Одоо би энэ бүх өмнөх номнуудтайгаа нийлээд 20 гарч ном байна уу? Тэрнээс жижиг юунууд болгож гаргуул хүнд бас зүгээр юм том бот унших бас хэцүү болоод байна. Жижигхэн өврийн дэвтрүүд одоо үлийн үргээл, үйлгээл жижигхэн дэвтрүүд байвал ч зүгээр юм мэдэхгүй одоо тэгээд бичих өсгтэйгээ мартчихад байна штэ. Хэрэгтэй юм олж үзэж чадахгүй. Хэрэггүй юм руу их туйлшраад. Цаашлаад юу хэлж яана вөхлөр шинжлэх ухааны асуултуудын хариуг олох үз. Хариуг авч болох үз тийм шашин хэрэг байгаа тэр нь гарцаагүй буддизм. Ирээдүйн шашин бол орчлон хорвоогийн шашин байна. Энэ бурхныг өмчлөгч ховч үзлээс ангиж ирсэн. Энэ яг л буддизм тийм юм байхгүй шүү дээ. Мухар сүсийг одоо энэ янз бүрийн юмнуудыг чинь одоо тийм юм байхгүй. Тэгээд энэ оюун санааны талыг байгалаг ертөнцтэй хамт авч үздэг. Энэ байгалаг тал сүнсний ертөнцийн төгс нэгдлээс урган гарсан шашинлаг мэдрэмжид тулгуурласан байна гэж. Тэрэнд буддизм яг таар нь ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Ийм одоо гайхалтай буддизм руу хандсан энэ Европын агуу эрдэмтдийг бид ерөөсөө ойлгоогүй. Ойлгоогүй гэдэг нь юу вэ гэхээр өөрснөө юм ойлгохгүйгээтэй л холбоотой шүү дээ. Таны энэ мэдлэг энэ зүйлийг та болохоор яг бурхан багшаас ирсэн одоо гигантнүүдийн мэдлэгийг би дамжуулж байгаа гэсэн утгаар ярьсан. Тэгэхээр энэ зүйлийг зөвхөн монголчууд биш дэлхийн улс орнууд бас тодорхой хэмжээнд сонирхдаг юм байна л да. Одоо тэр нэг жишээ нь Английн болов Америкийн нэг судалгааны байгууллагаас таныг 20 дугаар зууны одоо гарамгаа эрдэмтдийн нэг гэсэн зүйлд тодорхойлсон байсан. Тэгэхээр гадны одоо улс оронд дэлхийд өөрийнхөө энэ бүтээл судалгааны ажлыг гаргахад танд ямар саад надад нэгдүгээр тийм бодлол, хоёрдугаар тийм заавалга. За. Над шиг ядмаг хүмч одоо бүгдийн нэг дор хийж чадахгүй юм байна шүү дээ. Тэгэл өөрийнхөө л хэмжээнд ингээд л нэг. За таныхаар амьдрал гэж юу юм? Амьдрал чинь үеийн эхлэхээс. Амьдрал бол өөрийгөө бүтээх юм шүү дээ. Өөрийгөө бүтээн гэдэг дээр юу нэмэх вэ гэхээр дараа төрөл, удамшил, хувьслаа нэмнэ. Тэгэхгүйгээр энэ өвчих гэж байгаа махбодон дээр яриад ээж болохгүй. Тэгэхээр өөрийгөө бүхэлд нь бүтээн гэсэн одоотой нь ирээдүйтэй нь бүтээн гэсэн үг. Тэгэхээр хүний өөрийнх нь нууц сэтгэл юм. Энийг л бурхан багш хэлсэн юм шүү дээ. Сэтгэлээс тустай асуудал байхгүй. Сэтгэл хамаг юм мөн. Тэгэхээр сэтгэлийн учрыг олоогүй байхад ямар ч өөр асуудлын учрыг олж чадахгүй. Сэтгэлээ номготгоогүй бол бүх хортой тэнцүү. Сэтгэлийг одоо номготгоогүй бол бүх аюултай тэнцүү. Тэгэхээр сэтгэлийг уй тэгвэл бүх аюулыг уйнаа. Сэтгэлийг номготго тэгвэл бүх хорыг номготгоно. Бүр ингээд технологитой бүх юмтай ингээ хилцэн байхад бид ойлгодог. Одоо энэ 8 тэрбум хүн бол зөв мэдлэг олж байгаагүй учраас цөмөрө дэлхийд хэдэн хор байдгийг хэдэн аюул байдгийг нэг зэрэг тээж байгаа шүү дээ. Хүмүүс шүү дээ. Шууд тэцрээл одоо тэцрэх бөмбөгшгөл яваа. Эзэн Чингис хаан сэтгэлийн хурааж чадвал биеийг нь хаалдах вэ гэж хэлсэн тийм ээ. Тий, тэр бол бүр энгийн одоо сургаал. Чингис хаан чи юу хэлсэн гэхээр бие баатар бол нэг л насных гавья. Бэлэг баатар бол мөнх үрдийн гавья шүү гэж. Тэр нь ухамсарыг хэлж байгаа байхгүй юу? Тэрийг бас унаахан мэдэхгүй учраас тайлж чаддаггүй. Ухамсараа л олсон тэр гигантын хүн чиг ухамсарыг ярина шүү дээ. Тэрс оюун ухаан ярихгүй.
13 дугаар зууны үеийн монголчуудын хүчрэх байсан үед Европын жуулчид тухайлбал Плана Карпин гэдэг монголчууд их сонин хүмүүс гөрүйсэн булчинтай, нарийнхан бэлхүүстэй олон хоногоор хоолунд идэж уухгүй явсан ч юу ч болоогүй юм шиг хөгжилдөн наадаж нүүр дүүрэн баяр баясгалантай наргиж явна гэж биччихүүлдээсэн байгаа. Тэгэхээр ийм өгөгдөл таны түрүүний ярьдаг монголчууд үндэстнэрээ тийм бас өөр ард түмэн байжээ гэдэг. Гэтэл одоо бид нар шингээ дэлхийд хөгжлөөрөө бас хэцүү болчлоо. Утаавняар хөгжил дэвшил, хөв хүний боловсрал гэл олон зүйл сэтгэл зовоосон асуудлууд байна. Монгол хөвшөө дэлхийн бүх шинжлэх ухаан буруу түн төвтэй бүх би байгалийн шинжлэх ухааныг хэлээгүй шүү. Байгалийн шинжлэх ухаан бол одоо сансарт нисч байна. Бас сайхан байж яг л юм өөр Атлантын үетэй харьцуулахад өчүүхэн жаахан ч гэсэн одоогийнхоо төвшөнд бол байгалийн шинжлэх ухаан өөрийн хуультай учраас дураатай юм хийж байна шүү дээ. Бид ч өөрийн хуультай болцсон учраас дураар нь чи өөрийгөө эмчилнэ гэж хэлж чадчих шүү дээ. Баталгаа өгч чадна. Одоо би энийг хуультай бол энэ өгөгдлүүд бид нар 13 дугаар зууны үед бас байж. Одоо бас та энийг ингээд хэрэгжүүлээд явж байгаа төлөөллөгөө ойлгочихъя. Тэгэхээр ийм боломж байхад бидэрт өнөө маргааш шин зовлоныг асуудал биш юм шүү. Биш. Чингис хаан тэр үед одоо ямар юмыг мэдсэн гэхээр агуу юм блээ л дээ. Чингис хаан юу ойлгосон гэхээр оршихуйг ойлгосон. Одоо мөнх тэнгэр оршихуй орчлон хорвоо гişүтэнэ болгосон учраас оршихуй гэдэг нь юу юм бол гэж. Тэр та түрүү ярин дээр цогцолсон бөө биш юм шүү гэсэн санаа хэлж байсан. Энэ талаар тодруулаач. Чингис хаан одоо бөө тэнгэр шүтлэгтэй л гэж бид нэр үздэг. Тэнгэр шүтлэг оршихуй хоёр зүгээр бөө мөө гэж явчихад байгаа хүн ойлгохгүйгээс болоод. За. За бөө энэ ламбаны эднүү зүгээр л одоо нэг жижигхэн мэдлэггүй ч үү. Жижиг юм аа жижиг юм тий. Тэр тэнгэр оршихуйн хувьд тэр чинь бол юу агуу одоо ухамсарын квант оршихуй шүү дээ. Бэлгөөний физик орон. Тэндээс яаж хэрэгтэй юм олж хүртдэг юм бэ гэхлээр хамаг том нууц бол бидний хэлбэлзэл байхгүй юу? Ерөөсөө амьдрахын нууц, бүтээхүйн нууц бид ерөөсөө өөрийгөө бүтээх хэмийг минут секунд тутам бие хэл сэтгэлийн үеийн энерги мэдээлэлээр өөрийгөө бүтээж байгаа. Хүн өдөртөө өөрчлөгдөж байгаа. Сайн анзаардаг бол. Яагаад гэвэл өөрийгөө янз бүрээр бүтээгээд. Тэр бүтээлийн их сурвалж нь ямар байх вэ гэдэг нь бие сэтгэлийн үйлдэл шууд борцсон л хамааралтай байна. Эерэг сөрөг саармг нэрэг явтгууд л үлдэрлээд мэдээлэл үлдэрлэх гэсэн үг шүү дээ. Үйл гэдэг чинь өөрөө мэдээлэл. Үеийн хууль нь мэдээллийн хууль. Мэдээллийн хууль бол үеийн хууль. Тэгэхээр Чингис хаан юу мэдж байсан? Оршихуйн одоо энэ квант ухамсарын квант оршихуй бэлэг үлгөөний физик ертөнцийн таалал, оршихуйн таал, бурхны таал гэдээ бидний бас нэг ойлгодгүй. Ер нь бид юу ойлгохгүй дээ, юу ч ойлгохгүй юм чи. Гээд байгаа юм хэлбэлзлүүд нь байхгүй юу? Гэгэрсэн хүний хэлбэлзэл, оршихуйн хэлбэлзэл, одоо тэр бурхтын хэлбэлзэл. Тэрэнд таар цохирох юм бол бүх юмыг олж авч болно тэндээс. Энэ үнийг Эйнштейн хэлсэн. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэл таар тохирох юм бол тэр зүйлээ олж авах дамжиггүй. Өөр байж таарахгүй гэсэн юм шиг өөр. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэл. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэл таар тохирох юм бол тэр зүйлээ олж авах дамжиггүй. Нөгөө талаас эн чинь хүн юу хүснэ? Тэрэндээ тэрийг олж авах гэж штэ. Нөгөө таны түрүү ярьдаг үйл өөр. Учир шалтгааны хувьд муу юм хүсвэл муу зүйлээ олж авах нь. Сайн юм хүсвэл сайн зүйлээ олж авах нь гэж ойлгож болох нь. Тэгэхдээ тэр хүсэлд өөр тайлбар өгнө л дээ тийм. Тэгээд Эйнштейн өгж байгаа хэл энэ нь философи биш физик. Тэгээд гарцаагүй хэрэгжих гэсэн үг шүү дээ. Энэнийг хэрэгжүүлсэн хүн манай Чингис хаан шүү дээ. Манай ард түмэн шүү дээ. Одоо 21-р зууны хүртэлх хөдөөний ард түмэн маань Номалчид. Эднүү цөмөөрөө ухамсарын хүмүүс байсан. Гэгэнтнүүд. Байгаль дэлхийдээ харьцдаг. Тэгэхээр ухамсарын энэ квант оршихуй бэлэг үлгөөний физик орноос чинь бидэнд тэр зүйлийг сойрхочдөг. Тэгэхдээ бидний шунал хүсэл бол өөр. Тэрүүгээр юу ч олж авч чадахгүй. Бүр өөрийгөө хохироо хорлно. Ингээд дуусч байгаа байхгүй юу? Чингис хаан шунал хүсэл байхгүй. Тэр ард түмэн шунал хүсэл байхгүй. Ягаад гэвэл тэр чи ухамсарын хүмүүс, гэгэнтнүүд. Тэд амар амгалан зүгээр л амар амгалд оршдог. Тийм хүмүүсийн хүсэл бэлдэг. Тэрнээс зүгээр одоо ланд 200-тай болох юмсан, хаустай болох юмсан гэсэн хүний хүсэл бэлэхгүй шүү дээ.
Тэгээд дэлхийгээс маа гээд оршихугаас дэлхийг сойрхож байгаа байхгүй Чингис хаанд. Олон хүмүүсийн улс орон үндэстний ирээдүйд бас энэ цаг үед санаа сэтгэл зовж байна. Уул нь эртнээс тийм сайн өгөгдөлтэй. Тэр өгөгдлийг би энэ байгаль хэлхийтэйгээ одоо амин холбоотой байдаг, энэ оршихуйтай холбоотой байдаг, нүүдэлчин соёлтой холбож харж байна л да. Тий. Тэгэхээр зэрэг ирээдүйг та одоо энэ сайн товчхонд бол доо ийм сайн өгөгдөлтэй ард түмэн үндэстний ирээдүй ямар байх бол гэж та үзэж байна. Ямар байсныг бид мэднэ шүү дээ. Энэхэн жижигхэн ганцхан сая хүнтэй Монголыг хичнээн зуунаараа аваад явцсныг бид мэднэ шүү дээ. Энэ цэрэгдэн яасангүй айлдгүй юм байсангүй зүгээр л одоо өөрөө үлдчихдэг. Олон үндэстэн бас мөхсөн, тэр дундаас үлдсэн гэдэг утгаар тийм ээ. Тэгэхээр Чингис хаан бол одоо бидний мэддэг шиг тэр дарангуйлагч биш. Дээд энэ ухамсарын квант оршихугаас бэлэг үлгөөний физик орноос дээд ухамсарын ертөнцөөс бидэнд илгээгдсэн суутун шүү дээ. Тэгэхээр суутны генэ тээж ирдэг. Авиасын генийг давхар тээж ирдэг. Одоо Моцарт дөрөвнөсөндө хөгжим өвчл долооносондоо одоо симфони тоглуулаад энэ чинь тэр дээд ухамсарын ертөнцөөс тээж ирдэг энергийн ген болохоос ш махан бодны генээс олдоогүй байгаа 3-2 чинь тэр шүү дээ. Тэр мэдээлэл биеийн сэтгэлийн энерги мэдээлэл чинь хадгалагдсаар байгаа тэр удамшдаг. Тэрний дагуу хувьсдаг мэдээлэл дагуу. Тэгэхээр бидэнд гаднаас нөлөөлж байгаа юу ч байхгүй. Өөрийгөө сайн байлгаж чадвал сайн л одоо хувьсэл болно, сайн л удамшил болно. Одоо муугар бүтээгээд л удамжин чагсаад л шүүмжлээл одоо уур нь хүрээл дүрлзээл юу байдгийг ингээд хамгийн муу хэлбэлзлэр өөрийгөө бүтээх юм бол энэ амьдралаач дуусах нь өрөөд маш дуусах нь чуулч энерги хөлөмч дараа төрөл бүр дуусаа. Хорхоо шивж шүү дээ. Та тэр хамгийн анх ярьсан амьдралын нууц гэсэн сэдв сая таны энэ хариулт энэ амьдралын нууц гэж юм юу юм бэ гэсний хариулт. Үйлийн нууц юм шүү дээ. Үйлийн нууц тийм ээ. Үйл гэдэг чинь бидний бүтээл байхгүй юу? Үйлгээ сууж яж болно. Эсвэл үйл өгөөтэй адил бүтээл хийж болно. Хамгийн гайхамшигтай бүтээлүүдийг. Тэр үед үйл өөр байхгүй. Одоо хондоо ямар нэг зорилго, төсөл, төлөлгөө тэрний дараа энийг хэрэгжүүлээд өчнөө мөнгө олно, өчнөө алдар гавь яашааг нь урамшуул авна гэх мэтлэнгээр ягаад гэх юм бол дандаа үйл өөр. Бодол сэтгэл одоо бөө юм болоод байхлаараа энэ бодол одоо энэ ертөнцийн ажил бүхэн үйл өөр. Зүгээр л оюун ухааны хэмжээнд бодож хийж байгаа. Дээрвийн тэр монголчууд чинь тийм байхгүй шүү дээ. Зүгээр л оршин. Тэгэхээр одоо бодлоготой тэнцэн үйлийг хийчих болно шүү дээ. Ингээ хүнийг хараад тэр хүнийг сайн муу, сайхан муухай гинүү буй нүгэл юугийн чарлгүй зүгээр л сохор юм шиг үл исахаргүй гэдэг чинь 4 асар их хүчний нэг. Өөрийгөө хөнөөхгүй. Харин хамгийн дээдээр ухамсарын квант ертөнцтэй зохицож байдаг зүйл байхгүй юу? Энэ үнийг бурхан багш дундад зам гэж номлосон юм шүү дээ. Дундад зам гэж номлосон. Нэг одоо тэнцвэртэй бай гэсэн үг үү? Тэнцвэртэй бай. Тэнцвэр хоёр туйлруу битгээс авч чадсан. Юу ч болж байсан бурхан багш тэр шүү дээ. Юу ч болж байсан сэтгэлийг тогтун агуулаа. Энэ чинь дундад зам байхгүй юу? Гэтэл хуучин бид нар чинь ингэж бас ийм үзэл суртлаг их юм уу хандлага байлаа. Алтан дундаж хүн тэр ч бас нэг янз янзаар хэлдэг тийм. Одоо юу гэх юм дээ тийм сайн утгаарлаа хэлдэг байсан даа. Дундыг барьдаг хүн гэж үү тийм. Хэлж чадах зөв тодорхойлох юм гэж байхгүй шүү дээ. Алтан дундчийн сайн муу хоёрыг мэдэхгүй шүү дээ. Алтан дундч бай. Хоёр тийшээ битгий савлаа гэж ясан сургаал. Бас нэг юм сургаал байдаг нөгөө яваад. Одоо таринд хуран агуулсан тийм ээ. Бараагаад тэгээд эц төгсөлгүй яв гэдэг. Тэр чинь ухамсарын явалтыг хэлж байгаа. Хоосон чанарлуул ухамсараар яваад гэсэн. Ухамсараа хөгжүүлээл яваадаг гэдгийг хэлж байгаа юм. Орчин үеийн ангахт дийлэхгүй байгаа өвчин зовлон одоо ангааж ийна гэсэн юм зүйл энэ дээр бичигдсэн байна. Тэр утгаараа мэдээллийг та жаахан тодруулаач. Гэдэг үл ерөөс яцгааргүй. Тэгэхээр бид энэ хүнийхээ онолд их
эхлээд энэ интеграцийн хүрээнд юу оруулж ирж байна вэ гэхлээр хүний онол тэгдэг теорем буюу одоо квант онол. Энэ бол хүмбэл нэгдүгээрт гэрлийн мөн чанар мөн. Хоёрдугаар сансрын бичил загвар мөн. Гуравдугаарт энергийн термодинамикийн биологийн систем мөн. Дөрөвдүгээрт хүний хөгжил нь Эйнштейний энергийн хуулийн биелэл мөн. Энэ энерги тэнцүү массыг үржих нь гэрлийн хордыг хоёр зэрэглэж өргөжүүл. Тэгэхээр массыг гэрэл болгоод хувирчихыг Бурхан багш аль 2600 жилийн өмнө нээсэн. Тэгэхээр энэ энерги хууль чинь Будда Эйнштейний энерги хууль болж байгаа байхгүй хүн дээр бол. Тэгээ хүнийг агшин зургийг гэрүүлж болно. Энэ зэн буддизмыг Бурхан багш бас нээчихсэн. 5 дугаарх нь бол өхлөл зөвхөн бие махбодод хамаарна. Ингээд аваад үзэхээр хүн гэдэг чинь асар том одоо энэ потенциал нь агуу болж байгаа үстэй. Сансрын бичил загвар. Сансар гэж би тэр үйлчлэл биелэг үлгөөний квант ертөнц оршихуй. Тэгэхээр ухамсарын ертөнцтэй холбогдно гэсэн үг. Хамгийн гол юм оюун ухааны цаана гарахаас нааш бид ухамсартай холбогдохгүй. Ухамсарыг ерөөс дэлхийгээр ойлгохгүй, эрдэмтэд ойлгоогүй. Оюун ухааны цаана гарах нь ухамсар юм. Тийм учраас оюун ухаан ерөөсө буддизмд үн хөрдөг амдаа авч ярьдаг шүү дээ. Бурхан багшийн сургаал бол тийм. Чи бие махбодтойгоо ажиллаж байгаа бол үн хөрөхгүй. Одоо нь бидний хэлж байгаа. Бид бол биевэл энэ ингээд 400 жил явцсан энэ бие махбод. Энийг хүн гээд. Тэрэн дээр тэр ихтлгоноос өөр бодох мэдгч юм байхгүй, оюун ухаан гэж байгаа мó тодорхойлтонд нь чи байхгүй сүнс сүнсийг огт мэдэхгүй. Тэгэхээр мөнхч нараа хүн түшиглэж хөгжих ёстой байтал нэг насны амьдрал гээд махан бодыг нэрлчээд өнөөдрийн хүний тодорхойлтыг өчөөхөн жаахан мөнх биш нэг насны амьдралтай гээд бүр хөгийн болгож байгаа байхгүй. Гэтэл эн чинь бид мөнч нараа түшиглээд мөнх амьдралтай хүмүүс сууж байна шүү дээ. Тэгэхээр дотоод чадах гэдэг чинь юу юм бэ? Тэгэхээр тэр сүнс, ухамсар, тэр гэрлэн хөрдөөд, гэрлийн биеуд, дээрээс нь сансрын эрчмийг авдаг одоо төв, наран саран судал, тэрнийг дамжуулдаг 72,000 надийн судлууд, хэрэгцсүүд, тэр чинь цусны судас биш шүү дээ, хэрэгцсүүд. За ингээд одоо зүгээр нэг хэсэгт л гадна дотн талаас 1.4 вольт одоо хүчтэл авч явах ийм батарей юм шүү дээ. Энэ үнийг дунджаар 70 тэрлэн гэх юм 90 хэдэн тэрлэн вольтын хүчтэл авахар чадах байна шүү дээ. Дараагийнх нь юу гэхээр эн чинь цөмөөрөө энергийн нөхцөлтэй энергид багтана. Энерги чинь өөрөө ажил хийдэг хуультай. Өөрийнх нь үүрэг нь ажил хийх. Олон үүрэгтэй нэг нь ажил хийх. Тэгэхээр хүний бид ийм асар том юм байгааг нь мэдүүлээд хүн өөрөө бүрэн бүтэн болоод ирэх юм бол энүүгээрээ өөрөө ажил гэдэг нь одоо юу байдгийг. Одоо өвчин байдгийг юм уу? Золог үе явдал байдгийг юм уу? Юу байдгийг одоо бүх юм өөрчилж болох нь шүү дээ. Өөрийнхөө хүчээр бүгд тэгэхээр нэг зүйлийг л ухаарах хэрэгтэй. Юу ч устгаж болохгүй. Одоо коронавирусыг устгаж болохгүй шүү дээ. Юу ч устгаж болохгүй гэсэн байгалийн шинжилгээ ухааны хуультай, Бурхан багшийн хуультай. Зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжинэ. Ганцхан хувиргаж болно. Хувиргаж болно. Тэгэхээр бүх юм хувиргалтын онол. Өвчнийг эрүүлжүүлнэ гэдэг нь хувиргалт. Өвчин гэдэг чинь сөрөг мэдээлэл, сөрөг энергийн функц. Тэрнээс үүссэн байгаа юм чинь эерэг мэдээллээр эерэг хүчээр тэрийг хувьсгаж болох нь шүү дээ. Тэгэхээр бүх юм бидний гар дээр орно. Жишээ нь цэцгийн өвчнийг бол дэлхийд хүндрэлттэй ингээд вакцин гаргаад устгацсан гэж үздэг. Гэтэл тэр утгаараа болохоор одоо ингээд ямыг устгаж болж байна. Гэтэл бүр цаад мөнч нараар нь устгаж болохгүй хувилнаа л гэж байгаа юм биш үү? Ерөөсөө. Тэр яах вэ? Юун дараа байна вэ гэхээр жишээлбэл шарлах өвчин дэлхийгээр ганцхан л эмтэн шүү дээ. Ганцхан эмчилгээд. Гэтэл хүн чинь юу вэ гэхээр наатал нь энергийн хэлбэрээр одоо тэр энтхийн аюурведд ангилснаар хүн чинь 7 ангилтай. Энэ бол гарцаагүй бид ус тайллыг хийсэн. Энэ бол энергийн хуулиуд байгаа юм. Хүнийг ядчил одоо хийшэр бадган буюу альфа, бета, гамма төрлийн хүн.
энэний дөрвөн хосолсон хувилбар байна. За ингэхлээр тэр шаралсан хүн гэдэг чинь дор хаяад альфа бета гамма хүн шаралж байна шүү дээ. Ганцхан имчилгээтэй. За тэр одоо альфа хүн чинь буюу шарын хүн чинь комод орчих гээд өвчих гээд ингэж амьд гараад ирэх юм бол насан туршаа вирустэй гэж биш. Нөгөө хоёр нь мэдэхгүй одоо үнэлээ байдаг багт эмч шаралсан гэсэн гэл хүний эргэлзээ өгсөөр явал насан туршаа вирустэй гэж. Яг энэ вирус одоо коронагийн бэлтгэлээ чинь тэглээ шүү дээ. Тэднийг 50%, тэднийг 60% үйлчлэлтэй байна энэ. Тий. Энэ чинь тэр альфа махбодтой хүн дээр л гарцаагүй таарад байгааг хэлээд байгаа юм. Цаадуул нь мэдгүй. Хүний ангилж чадахгүй учраас бид зүгээр дундчлаад байна. Үндсэн хэсгийг чинь цаад хоёр яадгүй энүүгээр хувиргаж чадахгүй махбод эзэлж байна шүү дээ. Тэр нөхцөл тэр үйлчлэхгүй шүү дээ. Тэр нь яг эхэлж нэг амьдралын нууц ярьж чад яг тэр утгаараа би нууц ярьж гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхгүй яг хүмүүс янз янзын өнцгөөс авч үзээд байдаг. Тэгэхээр ингэх хэрэгтэй л дээ. Ер нь хамгийн түрүүнд одоо буддизмд сэрэх гэсэн нэг ойлголт байдаг юм шүү дээ. Сэрэх гэдэг нь инженер юу лээ гэдэг юмыг нэг өөр өнцгөөс нь аваад нэг харахыг л яриад байгаа юм шүү дээ. Тэрнээс болж гэнэ гэж яваад байх нь одоо буддизм бол мөн гайхалтай дэндүү холын сэтгэл гэдэг шүү дээ. Одоо ингээл ажиллаа хийгээл амин зулгаа ягаад л гайгүй сайн муу ингээл яваад байгаа хүнийг чи унтаж байна гэдэг байгаа юм. Сэрээч гэдэг. Оюун санааны хувьд, ухамсарын хувьд. Тий. Тэгэхээр тэр нөхөр сэрээгүй нөхөр. Тэр нөхөр яаж сэрэх вэ гэхээр одоо ямар нэг юм одоо та нарын хийгээд байгаа ажилч гэсэн болж үгүй сэрээчл гэж боддог байлгүй. Нэг зөв мэдлэг өгч юмсан, ингэж юмсан тэгч юмсан гэж. Ингээд нэг хүн чинь нэг сэрэндээ нэг сэртгэж явж шít. Энэ юу хэлж вэ? Ингээд сэрээд эхлэх юм бол хүн арай өөр өнцгөөс юмыг хараад, ойлгоод, ухаад, үзээ цаашаа ингэж явчихна. Тэгээ ийм л заммөр гэх юм одоо заммөр гэхлээр их том болчдөг юм л да буддизмд бол. Бүр мөрөггүй замын тухай ярина шүү дээ буддизм ч. Мантай адилхан ардаа бөөн хар хог новш оюун санаанахаас эхлээд бүр одоо нөгөө мөрөггүй зам мөр гэхээр та бүхэн түрүү ярьсан нөгөө яваад тэр чинь шүү дээ тийм ээ. Тий. Одоо саяхны хүртэл манай тэр 21-р зууны хүртэл хөдөөнийх чинь ардаа мөрөггүй амьдарч байсан ухамсарын хүмүүс шүү дээ гэгэнтнүүд. 190-оос нэг жаахан үнэсүлдэн. Тэр нь баг цаашаа зуухгүй байсан гэсэн үг. За. 1-2 хоногт нэг аяг цаа уучгаал, өдөрт ганц аяг цаа уучгаал ингээд яваад ирсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд сэрэх хэрэгтэй. Сэрнэ гэдэг нь арай нэг өөр талаас нь юмыг бодож, ухаарч, харж хэрв тэрийг одоо үнэхээр зөв мэдлэг бол өөр юм болгож авах. Ер нь бол ингээд цаг хугацаа өөрчлөгдөж байна. Ер нь би хүүхд байх үе ингээд таны ярин дээрээс ингээд сонсч байгаад бодлоо. Хөгшчүүд маань маш бага иддэг байж. Би хүүхд байхдаа бас жоо өсөөд байдаг. Тэгээ том хүмүүс яга өсдөг юм болоо гэж боддог гэсэн л тийм байна. Тэгээ нэг сони юм нэ өгөхлөр саяхны хүртэл байгалийн юм дам хүрдэг байсан. Сонгон зөвхөн боодог хэвтэл өвлжөндөө очил боодог хийгээл хаана байдгийн боодог хэвтэ сонгон хэрэглэнэ. Чимс ерөөсөө идэхгүй, самар хэрэглэхгүй, цагаан мог хэрэглэхгүй. Ерөөсөө эдэн чинь амдаа авч ярихгүй. Байгаад дэлхийд одоогийнх шиг ингэж хомхоорч байгаа юм ер нь юу ч байхгүй байл шүү дээ. Сэтгэл нь ийм номхорцсон тогтцсон байхгүй. Тэр зэрлэг сонгон аваад нэг аргадаад авна шүү гэд байн авдаг хаа нэг авдаг л байсан. Хаа нэг штэ тийм ээ. Гэхдээ хоолнд бол ер нь хэрэглэхгүй штэ. Боодог энтерт. Тий. За сүүлдээ яг цагаан сараар нэг буузанда ганц хийжсэн баг. Тэгээ тэр гэгэртсэн үндэстнүүд их өөр үндэстнүүд байсан гэж та түрүү ярьлаа шүү дээ. За энийг та дахиад нэг өөр өнцгөөс нэг товчхондоо тодорхойлооч. Энэ ухамсарын энд байна уу? Тэднүүдийн ухамсарын юуг бид нээцсэнчтэй. Зөв ухамсарын томьёо бол юу гэхээр Эйнштейний энергийн томьёо тэр. Энерги тэнцвэрүүд хаалтан дотор массыг ингээд сум заагаад одоо энэ бол гэрэлд юм уу энерги товрогч байгаа юм. Бурхан багшийн онолоор. Тэгээд тэр хаалтыг хаачаад тэр гэрэлд энерги болчих юм бол энэ
хаалтанд байгаа масс буюу энэ матери чи гэрэл энерги болгоо хувиргасан шүү дээ. Тэгэхээр юу болох юм гэхээр энерги тэнцүү C квадрат гэрлийн хордыг хоёр зэрэглэж үржүүлэх. Энэ бурханы томьёо, энэ ухамсарын томьёо байхгүй юу? Монголчуудын ухамсарын томьёо бол ийм л дээ. Ухамсар тэнцүү нэгийг хуваах нь оюун ухаан. Тэгэхээр нэгдэл ойрхон байгаадаа бол бурхан чанартай байна, ойрхон байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас оюун ухааныг ашигладаг монголчууд. Чингис дээр зүгээр л ийм бэлэн гигантнууд ирдсэн байхгүй юу? Чингис хаанд бүр амархан байсан юм байна лээ. 100,000 цариг хөдлөхтөл иддэг уудаг энэ бүх юмараа өөрийгөө одоо тэр үеийн дэлхийн хүмүүсээс 6 дахин ураг шөгжүүлсэн. Туулах чадвар нь 3 морь хөдөлгөөнөөр унсантайгаа 4 морины хэмжээнд хүртэл хөгжүүлсэн ард түмэн байтугай 1 морь эцэх ард түмэн гараагүй. Төрөөний хэлдэг 1-2 хоног юу ч идэж уухгүй унтахгүй явж чаддаг. Тэсвэр дэвчээр. За тэр одоо бүр хоолгүй ийм байж байгаа мөртлөө хүч чадалтай. Одоо 295 алд газар буюу 505 метр газарт нөгөө Енисей-мөрний хажууд байна уу? Нөгөө цоолго хийгээд тий харуулж онсон. Одоо наадам хийгээд хавд хасрын хүү 9 мэрэгэн 505 метр харуулж байгаа онсон. Одоогийнхоос 4 дахин хүнд номсон юм шүү дээ. Энд чи одоо дэлхийн бүх олимпийн аваргууд цөмөрөө нийлж татаад хөрөхгүй газар шүү дээ. 25 км газарт одоо амтан одоо мала хараад ялгаа таньчдаг хараа нэж чадах нь эрүүл мэнд. 60 настай цэргийн алба хагаа дэлхийд амд довтлогож эзэлж явсан эрүүл мэнд. Хүч чадал бүгд оюуны чадвар ярих юм байхгүй. Тэр стратеги тактикч цөмөрөө оюуны чадах шүү дээ. Ийм хэмжээнд одоо тэр хүмүүс чинь хөгжсөн байсан. Тэгээд тэр Гарпины рүүх нарын тэмдэглэл байгаагүй л ер нь бид юу ч үлдэх байсан юм байна лээ. Өвгдээцээ бүр огт ойлгохгүй. Тэд чин тагнуулын мэдээ учраас бүгдийг нь бичсэн байна шүү дээ. Өөрөө зарим нь хэллээ тэр. Тэнд бүр хөдөлмөрийн хуваар тэргэнд гэрийг тэргэнд ачих буулгах ажлыг эмэгтэйчүүд хийнэ. Одоогийн эрэгтэйчүүд чадахгүй шүү дээ. Тэгэхээр 1 ижил програм, хоолны 1 ижил програм, бүх програм 1 ижил. Энүүгээр хүүхэд эрэгтэй эмэгтэй адилхан тийм хөгжил цөмөнд өргөцсөн. Эмэгтэйчүүдийг дайчилсан ч одоо тэр ном сумын сургачул тэгэл одоо бундаа хичээд дайтад явчихаар тийм чадвартай гэсэн үг шүү дээ. Ямар санд энэ задгаалж нэг эрэгтэйчүүдээс ялгархгүй болохоор нь ингрийн задгаал зодог шуудаг болгосон гэдэг чи одоо тийм хүч чадалтай болцсон байхгүй юу? За тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн гэрж сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа. Тэгээ таны цаашдын судалгаа, шинжилгээ, энэ эрдмийн ажилд их амжилтыг хүсье. За баярлалаа. Манай өнөөдрийн зочноор техникийн шинжилгээ ухааны доктор профессор Лавга оролцлоо. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.